Монгол Ард намын баг хурлаар 6 асуудлыг хэлцэж шийдвэрсэн байна. Улс орны нийгмийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, намын дотоод ажил, амьдралтай холбоотой асуудлыг улс төрийн байдал, хүний нөөцийг бүрдүүлэх, шил сонгох болсон хүчнүүдэд хариуцлага тооцох журмыг шинжлэн хэлцэж баталжээ. Мөн улсын хурл болон орон нутгийн сонгуул болох гэж байгаатай холбогдуулан бүх шатны сонгуульд нэр дэвших хүнийг хэрхэн сонгох вэ гэх намын хэмжээнд дагаж мөрдөх журмыг мөн хэлцэн баталсан байна. Өнөөдөр би энд яг нийлж орно нийлдэхгүй гэж ингэж эцсийн хариу өгөх боломж байхгүй. Тэгээд ч ерөн зүгээр яг энэ хоёр намын нийлэхгүй асуудал бол инквайр гэдэг хоёр хүн хоёулаа яриад шийдэх асуудал биш ээ. Энэ бол улс төрийн хоёр байгууллага цаашд үйл ажиллагаа нийлүүлэх нэгтгэх ийм асуудал. Тийм учраас бол энэ дээр бол яриа хөөрөө бас анхны яригдж байгаа зүйлүүд бол би энэ дээр бол эцсийн хариуг бол өнөөдөр би магадгүй инквайр дараагаас та нарыг тулгаад асуувал бас эцсийн хариу өгөх боломжгүй байгаа байх гэж. Мөн баг хурлаанаар хандив татвар хураамжийг намын хэмжээнд хэрхэн зохион байгуулах талаар санхүүжилтийн асуудлыг шийдэжээ. Нэрэн сүүлийн үед улс төрийн намын санхүүжилттэй холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татдаг тэгвэл энэ асуудалд Монгол Ард намынхан байр суурь илэрхийлсэн юм. Монгол Ард намын зүгээс цаашаад улс төрийн намуудын эрх ашиг хангах үүднээс сонгуулийн ил тул ард түмний сонголтыг баталгаажуулах үүднээс хуулийг өөрчлөх ёстой хэмээн үзэж байгаа юм. Хурлын одоо гишүүн энэ намын төлөөллөд оролцсон хэдэн нөхдүүдээр өргөн бариулаад ингээд эрэхтэр зэрэг арга буюу 3 жил болсон ажлын хэсэг дагаж нөгөө хуулийн өргөн барихаас өөр аргагүй л болсон. Энэ мэтлэнгээр бид бол асуудлыг хүлээж биш хардан биш урд нь төрүүлж түүчээлж явахгүй бол энэ сонгуулийн хуулинд өөрчлөлт орохгүй нэ. Арслан намыг эрх ашиг нэгдүгээр тавилгүй сонгогчтойгоо бодохыг санууллаа. Хэрв Арслан нам энэ байдлаараа зүтгэж байх юм бол Монгол Ард намынхан улсын хурлын байнгын ордын хуралдаанд оролцохгүй гэдгийг мэдгдсэн юм.